Мартагдсан бэлгэлүүд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За энэ удаа бид Улаанбаатар хотын түүхэн хөшөөд урсгалуудын талаар хүрэх болно. Ардын хувьсгалаас хойш монголчууд шинэ орчин цагийн хотыг Европын хот төлөвлөлтөөр барьж байгуулж ирсний хамгийн анхных нь Улаанбаатар хот юм. За Улаанбаатар хотын тухайд энэ бүсэд барьж байгуулсан хөшөөд урсгалуудыг ихэнхдээ тухайн түүхэн үйл явдлуудаа уялдуулан барьж байгуулахыг зорж байжээ. Энэ явцыг ажиглаад байхад дайн тулаантай холбоотой хөшөөд урсгалуудыг голдуу хотын зүүн этгээдэд буюу Баянзүрх дүүрэг офицеруудын ордны орчим олноор байгуулсан байдаг. Харин хотын төвийн орчим төр улсын эзэд их хүмүүсийн хөшөөг байгуулжээ. Улаанбаатар хотын анхны орчин цагийн Европ маягийн хөшөө ардын хувьсгалаас 10 жилийн дараа болсон нь Их Жанжин Сүхбаатар зориулсан хөшөө байсан юм. Уг хөшөөг 1931 онд Бөмбөр ногоон театрын өмнө босгосон бөгөөд зөвлөлтийн баримлч Померинцевийн зураг төслөөр бүтээжээ. Гэхдээ уг хөшөөний төслийг хийхдээ хэдий Орос хүн авч Монгол уламжлалыг шингээсэн байдаг. Хөшөө нь сувраг хэлбэртэй бөгөөд хөшөөний дөрвөн талд зөмбөрлөн хийсэн зураг, нүүрэн талд Сүхбаатарын морьтой дүрс байдаг. Анх хөшөө босгосон Сүхбаатарын талбай 19-р зууны ихэнх хагаст их хүрээ суурьших үед Их чөлөө нэрээр үүсжээ. Их чөлөөний хойд захад Богд хааны төрийн шар ордон байжээ. Энэ ордон одоогийн хүүхдийн урлан бүтээх төвөөс 5 дугаар сургууль хүрэх зам буюу соёл урлагийн сургуулийн өмнөх замын орчин байжээ. Их чөлөөний өмнөд зах нь Чойжин ламын сүм хүрч байсан ба баруун зүүн тал нь лам ноёдын хашаагаар хязгаарлагдаж байв. Их чөлөөнд 100 өвлийн цагт цам гаргах буюу богд уулыг тахих их ёслол гүйцэтгэдэг байжээ. 1921 оны 7 дугаар сарын 8-нд Жанжин Сүхбаатар зэргүүдтэйгээ Гандангийн араар тасхны явааг одоо сэтэлж зам тавьсан газраар дамжин шар ордны баруунтайгаар хүрээнд орж ирж зүүн хүрээний өмнөх гол чөлөөнд хүрээнийхэн баяр хөөр болон угтаж цэргүүд морьныхаа амыг татсан гэдэг. Яг энэ үед Жанжины морь шээсэн байна. Энийг харсан ясан толгой гаваа гэгч цэрэг бүх цэргийн Жанжины морь шээснийг бодоход энэ газар тун их бэлэг дэмбэрлэлтэй газар юм хэмээн тэр өрөөнд дэлэм хэрийн урт төмөр гадас авчирч зоож орхиж. Хожим 1946 онд Жанжины хөшөөг хаана босгох асуудал хөндөгдөхөд маршал Чо болсон тэр газрыг санаж хөшөөг босгох шийдвэр гаргасан гэсэн яриа байдаг. 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүрээнд орж ирсэн ардын журам цэрэг, зөвлөлтийн улаан аримын цэрэг болон олон нийт талбай цугларахад талбайн дунд зассан модон эндэр дээр Жанжин Сүхбаатар гарч гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн ардын хувьсгал ялсныг тунхаглан зарласан төвхтэй. Тэр модон эндэр дээрээс мөн 1924 оны 11-р сарын 26-нд анх дахур үндсэн хуулийг ерөнхий сайд цэрэнд орж ард олонд уншиж сонсгосон бөгөөд энэ хоёр өдрийг өнөө хүртэл Монгол улсын тусгаар тогтнолын томоохон баяр болгон тэмдэглэсээр байна. 1927 онд ардын хувьсгалын 6 жилийн ойгоор одоогийн төрийн ордны байгаа суурин дээр талбайн хойморт ардын цэнгэлдэхийн бөмбөр оройтой дам байр барьж ашиглалтанд оруулснаас хойш 1929-с 1930 онд улсын хэвлэх үйлдвэр Ленинийн нэрэмжит клубыг барьжээ. Тэрхүү ардын цэнгэлдэхийн барилгыг ардын дунд Бөмбөр ногоон гэж нэршиж хэвссэн ба 1931 оноос улсын төв театр болгон өргөтгөжээ. Тухайн үед Монголд амьдарч байсан Унгарын иргэн инженер Йозеф Гэлитэй зураг төслийг гаргаж барилгын дотоод засал чимэглэлийг Климов, Померинцев, уран зураач соёлтой нар бүтээж Монгол Хятад мужаам барилгачид барьсан байна. 1943 оноос тус театрыг Улсын хөгжим драматик театр гэж нэрлэх болсон. Гэвч төв театрын барилга нь 1949 онд галд шатаж хайлсан нь Монголд бол Рейхстагийн бөмбөр оройр шатсны дайтай дуйлант үйл явдал болсон гэдэг. Тус ордны дотоод заслыг хийсэн уран баримлч Померинцев Монгол гэрийн хэлбэртэй уг барилгын зохиомжид нийцүүлэн Улаанбаатар хотын анхны орчин үеийн хөшөөг байгуулсан түүхтэй юм. Тухайн үед засгийн газар одоогийн Монгол улсын багшийн сургуулийн байранд байрладаг байжээ. Богд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөл Монгол Ардын хувьсгал намын төв орооны хамтарсан тогтоолоор Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтыг шинжлэх төлөвлөгөөг 1945 онд баталснаар 1946 оны 4-р сарын 15-ны өдөр улсын төв театрын барилгын сууринаас 6000 шм шороо гараар зөөж 3 цагийн дотор эндрийн талбайд тэгшилсэн гэдэг. Ингээд талбайд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор 1946 онд төв талбайг цардаж одоо байгаа шинэ хөшөө босоход хуучин хөшөөг нүүлгэн цэргийн ерөнхий сургуулийн буюу одоогийн Батлан хамгаалах яамны барилгын өмнө байрлуулжээ. Өнөөдөр ч энэ хөшөө бий.
Жанжин Сүхбаатарын хөшөөтэй ижил зохиомжтой бас нэгэн хөшөөг 1956 онд буюу ардын хувьсгалын 35 жилийн ойгоор зайсан толгой оройд босгож байжээ. Гэвч хожим зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөг шинжлэх зорилгоор энэхүү хөшөөг буулгаснаар хөшөө бүр мөсөн устсан байна. Хожим зайсан толгойн дор Хувьсгалт Монгол танкын бригадын дурсгал зориулсан хөшөөг шилжүүлэн байрлуулсан билээ. Танктай хөшөөг анх 1968 оны 5 дугаар сарын 9-нд Улаанбаатарт нээжээ. Дэлхийн 2 дугаар дайнд оролцож Алдар гавьяаны 8 одон Гавардын тэмдэг хүртэж байсан тус бригадын танкнуудаас нэгийг агуу их орны дайны 23 жилийн ойгоор манай улсад буцаан бэлгэлжээ. Уг Т-34 танкын 1943 оны загварыг нэг бүрийн 135 мянган рубль буюу өнөөдрийн ханшаар 3.8 сая ам.долларын өртгөөр үйлдвэрлэдэг байжээ. Тиймээс хөшөөний өртөг өдийг хэмжээтэй юм. Монголын ард түмнээс зөвлөлтийн улаан айрамд танкын бригадаас гадна нэг нисэх эскадрилийг 1943 онд бэлгэлсэн билээ. 1943 онд Монгол улсын баг хурал засгийн газрын шийдвэрээр Монгол ард нисэх онгоцны эскадрил худалдаж авах хөрөнгө хуримтлуулах ажил зохион байгуулж цугларсан 2 сая төгрөгийг 1943 оны 7 дугаар сард Зөвлөлт социалист бүгд найрамд холбоот улсын сангийн ардын комиссариатын дансанд гуйвалжээ. Уг мөнгөөр Сөнөөгч нисэх онгоцны 322 дугаар дивизийн Гавардын 2 дугаар хороонд 12 ширхэг цоо шин Ла-5 Эпен Сөнөөгч онгоцноос бүрдсэн Монгол ард эскадрилийг байгуулжээ. Эх орны дайны ялалтын 40 жилийн ойгоор зөвлөлтийн уран баримлчин Медяновын зураг төслөөр 1985 онд Монгол ард эскадрилийн дурсгалын хөшөөг байгуулжээ. 1925 оны 5 дугаар сарын 25-нд зөвлөлтийн нисгэгч Лапны жолоодсон Ю-13 онгоц буулсан газрыг сонгожээ. Энэ бол магадгүй Монголын түүхэнд нисэх онгоц анх удаа буулсан газар юм. Нисэх онгоц анх буухад тэр үеийн ерөнхий сайд Цэрэнд орж биечлэн очиж үзсэн байдаг. Харин коммунизмын төгсгөл үед налайхад дайны жилүүдэд зөвлөлт холбоот улсад монголчуудын бэлгэлсэн Монгол ард эскадрил байрлаж байсан бөгөөд Сөнөөгч бөмбөгдөгч онгоцны хороо болон өргөдсөн байжээ. Одоо ч гэсэн уг хороо Монгол улсын нэрэмжит 416 дугаар нисэх хороо нэртэйгээр байгалийн чандын цэргийн тойрогт байгааж. Монгол улсын тусгаар тогтнолын үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн эрхмийн хөшөөг ардчилсан хувьсгалын дараа монголчууд буулгаж байсан түүхтэй. За энэ нь тоталитар дэглэм болон их хэлмэгтүүлэлтийг эсэргүүцсэн монголчуудын үзэл санааны нэгэн илэрхийлэл байсан юм а. Гэвч цаг хугацаа улиран одохын хэрээр энэ туйлшрал улам бүр намжиж өдгөө тэрхүү буулгасан хөшөөний үнц нь өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ бол Йосеф Сталиний хөшөө байсан юм а. Ардчилсан хувьсгалын дараа Йосеф Сталиний хүл зутгалыг мөн л буулгаж түүний оронд бэлгүү номж Ямбын эренчний хөшөөг босгожээ. Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчооны 1950 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 30 жилийн ойн төв комиссийн төлөвлөгөө батлах тухай тогтоолоор батлагдсан төлөвлөгөөний 10 дугаар зүйлд Сталины баримл дүрс барих гэсэн байдаг. Энэ дагуу бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газраас Сталины хөшөөний их загварыг зөвлөлт холбоот улсад захиалсан байдаг. Уг их загварын дагуу 1951 оны 5 дугаар сард Ленинград хотын хүрэл зодхуурын үйлдвэр зодхсон хөшөө авчирч 1951 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ардын хувьсгалын 30 жилийн ойгоор нийслэлийн хөдөлмөрчдийн баярын жагсаал болсны дараа урлагийн хэрэг хэрэглэх хорооноос эрхлэн улсын нийтийн төв номын сангийн өмнө талд босгосон байна. Хүрэл хөшөөний өндөр нь 4 м 80 см, жин нь 3 тонн орчим байжээ. Хөшөөг Жанжин Сүхбаатарын хөшөөг барьсан чоймлын загвараар хийсэн 3 м өндөр боржингоор өнгөрсөн бетон суурин дээр байрлуулжээ. Уг хөшөөг ардчилсан хувьсгалын дараа буулгаж хувь хүний мэдэлд өгсөн билээ. Оронд нь бэлгүү номч тоталитаризмыг эсэргүүцэгч Алдар Тэрдэмтэн Ямбын эренчингийн хөшөөг босгосон билээ. Сталины хөшөөтэй төстэй хувь заяатай бас нэгэн хөшөө бол 1954 оны 11 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатарт босгосон Владимир Ильич Лениний хүрэл хөшөө юм. Уг хөшөөг 58 жилийн дараа буюу 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буулгасан билээ. Улаанбаатарт Лениний хөшөө ганцхан байгаагүй. Уран баримлч Дашдэлгийн 1970 онд бүтээсэн Лениний хүрэл хөшөө Ленин клубын зэсэрлэгт байрлаж байсныг 1990-ад оны эхээр буулгасан юм. Улаанбаатар зочд буудлын өмнөх хөшөөний оронд их зохиолч Нацаг дөржийн хөшөөг шилжүүлэн байрлуулсан юм. Нацаг дөржийн хөшөөг анх 1963 онд Лувсан цэрэнгийн махбалын төслөөр барьсан юм байна. Коммунизмын жилүүдэд эдгээр нэр дурдгсан эрхмүүдийн хөшөө нэн чухалд тооцогддог байсан учраас тэдний тойрсон ёгтол аман яриач гарсан байдаг юм байна. За тухайлбал Сүхбаатарын хөшөө талаар дүүрэн мал байна хэмээн баруун гараа өргөхөд талыг нь надад өгч хэмээн Ленин хөшөө алга тасангүй. Харин Сталины хөшөө мөнгийг нь би бодъё хэмээн
Ингрийнхэн халаасыг тэмтэрэхэд насаг доржийн хөшөө данс тооцоогийн бий бодыг хэмээн бир янтагаа бэлтгэж байдаг байжээ. Мартагдсан бэлгэлүүд цувралын энэ удаагийн дугаарыг нийслэлийн засаг даргын талын газар өндөрлөж байна.